Сайн байцгаана уу эрхэм мөдөд үзэгчтэй. Өнөөдөр улс тунхагласны баярын өдрөөр бид терминалийн чөлөөт ярилцлагад Чойл усан жавын нэрэмжит хил иргэншлийн эрдмийн үрээлэнгийн Монгол бичгийн багш, Идэр их сургуулийн багш, хил шинжлэлийн магистр Амгалан студидтэй урьж ярилцаж байна. Сайн байна уу энэ өдрийн мэнд хүргэе. За сайн байцгаана уу. Танай хамт болон өнөөдрийн нэвтрүүлгийг үзэж сонсож байгаа нийт үзэгчдтэй бүгд найрамдах улс тунхагласны ойн бэлэгдэлт баярын өдрийн мэндийг хүргье. За хоёлаа өнөөдөр монголчуудын бичиг үсгийн түүх тэр дундаа монгол бичгийн тухай ярилцъя. Тэгээд агуулгын хувьд бол энэ бол их өргөн цар хүрээтэй маш чухал сэдв. Өнөөдөр монголчууд өөрсдийн үндэсний бичгийн соёлтой бичгийн арвин их одоо түүхтэй ийм улс байх нь ямар ач холбогдолтой юм, мөн эргээд энэ нь одоо соёлын дархлаа талаасаа үзэхэд бас ямар чухал зүйл вэ гэдэг талаар их одоо өргөн агуулгыг хамарж ярих нэ. За тэгэхээр энэ яриаг эхлэхийн тулд монголчуудын бичиг үсэг хэрхэн үүсэж хөгжсөн талаар түүхэн баримтуудаас яриагаа эхлэх шаардлагатай болов уу гэж бодож байна. За одоо монголчууд бидний оршин тогтнохын гол баталгаануудын нэг бол яах арга байхгүй монгол хэл буюу түүнийгээ тэмдэглэдэг бичиг үсгийн тухай бид нар одоо тусгаар тогтнолын нэгэн баталгаа гэж үзээд за тэгээд монгол хэлнийхээ хуульд болоод одоо хууль дүрмүүдэд бол ингээд заагаад өгсөн байдаг тийм ээ. За тэгэхээр аливаа улс үндэстэн өөрийн гэсэн хэлтэй байгаад за түүн дээрээ тулгуурласан бичиг үсгээ ингээд тогтоон хэрэгжилж ирсэн ард түмэн бол бас нэлийн цөөхөн байдаг. Түүний нэг нь монголчууд юм а гэдэг бол энэ одоо дэлхийн хүн төрөлхтний соёлын түүхэнд монголчуудын оруулсан томоохон одоо хувь нэмэр гэж үздэг. Тэгэхээр бид нарын одоо монголчуудын 1000 гаруй жилийн оюуны соёлыг өнөөдөр өртөөлөн авчирсан гэдгээр монгол бичиг маань гайхамшигтай зөвхөн монгол хэл төдийгүй монгол соёлын одоо хамгийн том бэлэгдэлт нэгэн зүйл гэдгээрээ бид нар бол бахархах ёстой байдаг. За тэгэхээр монгол бичиг маань одоо яг хэдэн онд хэн гэдэг хүн зохиосон бэ гэдэг нь бол өнөөдөр бид нар тодорхойлж чадаагүй байгаа даа тийм ээ. За тэгээд яг хөө сурвалжуудаас үзэхэд за мэдээж эрэг 1200-аад оны үед Чингис хаан маань төрийн бичиг болгож ирсэн түүхтэй монгол бичгийг. Тэгэхээр одоо бид нарт одоо олдоод байгаа хамгийн одоо эртний гэх сурвалжууд гэвэл Чингисийн чулууны бичиг хэмээх бичиг байна тийм ээ. За энэ хүү бичгийг одоо дэлхийн олон улсын хэлний эрдэмтэд судалж шинжилж үзээд одоо тухайн одоо үед болвол арт түмэн ийм аваа зүү, үг зүү, найруулга зүүн төвшөнд хүртлээ бичиг үсэг хөгжинэ гэдэг болвол яг энэ үе шатнаасаа даруй 500-аас 600 жилийн өмнө бичиг үсгийн хөгжлийн түүхийг ярина гэж үздэг. Ингээд үзэх юм бол магадгүй монголчууд бид нар бүр 7-8 дугаар зууны үед одоо бичиг үсгийн боловсралтай байсан арт түмэн гэдэг нь батлагдчихэдэг гэж хэлж болно. Тэгэхээр бид нар яах арга байхгүй хүн төрөлхтний түүхэнд маш эртний хэл бичгтэй арт түмний нэг гэдгээрээ бол онцгойлон бахархаж үнийгээ сурч судалж хойч үеийнхэндээ өвлүүлэх ажил маань бол одоо зөвхөн өнөөдрийн бидний одоо үйлчлээ зогсох биш цаашдаа үр удамдаа өвлүүлэх нөгөө Монгол гэдэг том их гүрэн чи оюуны соёлтой арт түмэн байсан. Бидний нөгөө бахархаад цээжээ дэлдээд те ийм том соёлтой арт түмэн гэдгийг дэлхийн нийтэд харуулах гэдэг гол мөн чанар маань бол эндээс гарч ирдэг. За тийм тэгээд одоо өнөөдөр бол дэлхийн нийтээрээ даяаршаад нийтийн соёл аванхайлан дэлгэрч байгаа өнөө үед монголчууд бид юугаа авч үлдээд тийм ээ ямар өв уламжлалаа сэргийн хөгжүүлж хойч үедээ уламжлуулаад энэ их том одоо соёлыг авч үлдэж хойч үедээ өвлүүлэх юм бэ гэдэг хамгийн одоо онцон түлхүүр нь бол монгол бичиг юм а гэж хэлж байна. Утга соёлын хамгийн том одоо хэрэглүүр бол яах арга байхгүй монгол бичиг маань байна гэж хэлж байна. Тэгэхээр монголчууд бол өөрсдийн гэсэн бичгийн соёлтой байсан цөөхөн үндэстний нэгэ гэж таасаа хэллээ. Тэгэхээр яг өнөөдрийн босоо монгол бичиг хүртэлх хугацаанд хэдэн удаа хувьсан өөрчлөгдөж ямар одоо үсэг хэрэглүүрүүдийг хэрэгжилж өнөөдрийн монгол бичиг үүссэн байдаг юм болоо.
За өнөөдрийн монгол бичиг гэхээсээ илүү бид нар нөгөө одоо уламжлалт монгол бичгийг бол бид нар өвлөө тээгээд явж байгаа арт түмэн тэр 1000 гаруй жилийн түүхийг хүртөөлөн авчирсан гэдгээр нь бид нар бахархаад хойч үеийнхэндээ тэр хэвээр нь үлдээх гэдэг шүү дээ тий. За тэгэхээр аливаа бичиг үсэг гэдэг бол ярианы хэл болон бичгийн хэл гэсэн хоёр арга замаар хөгжиж хувьсан өөрчлөгдөж байдаг. За тэгээд монгол бичгийн түүх тэр одоо хувьсалт өөрчлөлтийг 4 үе шатаар авч үзсэн байдаг бахна монголчууд. За одоо нэн эртний үе буюу 9-өөс 12 дугаар зуун хүртэлх. За тэгээд хуучин монгол бичгийн үегээд 12-оос 17 дугаар зуун. За 17 дугаар зуунаас 20 дугаар зууны үед шинэ монгол бичгийн үе. За тэгээд одоо орчин үеийн ингээд өнөөдрийг хүртэлх ийм 4 үе шатаар эрдэмтэд маань одоо гаргасан байдаг. За гэхдээ энэ хооронд энэ 1000 гаруй жилийн хугацаанд монголчууд ганцхан монгол бичгийг хэрэглэж ирсэн биш байна. 10 гаруй бичиг үсгийг хэрэглэж ирсэн ийм том бичгийн соёлтой арт түмэн байдаг. За тэр дотроос монгол бичиг маань хамгийн ихэнд одоо монголчуудын оюуны соёлын хэрэгцээ шаардлагыг хангаж ирсэн бичиг үсэг маань өнөөдрийг хүртэл бидний дунд өвлөгдөөд уламжлагдаад явж гин гэдэг бол гайхамшигтай мөн чанаруу түүн дотор орж байна гэсэн үг. За бусад бичиг үсгүүд бол тухайн үедээ хэрэглэгдэж байгаад өнөөдөр судалгааны төвшөнд л орхигдоод одоо ингээд судалгааны төвшөнд л одоо тэр хэлнүүд маань хэрэглэгдэж байна гэж хэлж болохоор. Өөрөөр хэлэх юм бол өнгөрсөн түүхийг судлах баримтсэлт нэмэлтээр одоо ирж хайхад одоо олдож байгаа үсгүүдийг бол бусад төрөлд бол хамааруулж байна. Монгол бичгийн тухайд бол өнөөдрийн хүртэл яг хэрэглэгдэж байгаа яг өнөөдрийн хүртэл амьд байгаа гэдэг утгаараа тийм ээ. Даравч далдайн боловч бултайн гэдэг шиг монгол бичиг маань тэр одоо олон бичиг үсгийг солиод дунд нь хэрэглээд байхад яагаад өнөөдөр одоо ингээ амьд сэрүүнээрээ яг бидний өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хүртэл орчин үеийн одоо хэл бичгийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаад явж гин гэдэг бол гайхалтай анх зохиогдсон үеэсээ яг Монголын нийт одоо бичгийн тэр оюуны соёлыг одоо хангах тэр цараа байдал нь бол агуу байсан гэсэн үг гэж хэлж байна тийм. Тэгэхээр үндсэндээ монгол хүн бүр өөрийн энэ бичиг үсгээ танин мэдэх нь ямар үнэт зүйл, ямар ач холбогдлыг бидэнд авчирдгийм бэ гэдэг дээр хоёлаас илүү гүн гүнзгий яриа гэж бодлоо. Тэгэхээр мэдээж хэрэг аливаа улс үндэстний тэг бүхий л одоо бичиг үсэг хэл гэдэг бол өөрөө харилцааны хэрэглүү тий. За тэр хэлийгээ тэмдэглэж байгаа бичиг үсэг гэдэг бол одоо түүхээс ахгуулаад тухайн арт түмний хэлний онцлог, мөн чанар заад одоо тэгээд бүхий л хэл шинжиллийн болоод одоо хэл шинжиллийн тэр одоо хойч үеийнхний судалгааны хамгийн том тулгуур нь үндэс суурь нь болж өгдөг гэсэн үг тий. Тийм одоо хаавайсан тэр 13 дугаар зууны үдч гэдэг юм монголчуудын хэлний онцлог ямар байсан, ямар үг хэрэгэлдэг байсан, тэр хуучирсан үгийн хэрэглээ, за тэгээд нэршлүүд, за тэгээ уран зохиолын одоо ямар тэ сэтгэлгээний хувьд юуг бичиж онцолж байсан гэд маш их үнэт зүйлүүд бол биднэрт өвлүүлэн үлдээдгээ. Тэрийг бид нар бичиг үсгээр л дамжуулан хойч үедээ өвлүүлэх боломжтой. Тухайн үед амьдарч исэн хүн гэж байхгүй тий. Тэгэхээр энэ одоо он цагийн тэр оюуны соёлыг бол зөвхөн бичиг үсэг нь хойч үеийнхэндээ өвлүүлээд явж идэх юм гайхалтай нэгэн онцон дэлгүүр гэж хэлж болох юм да. Монголчуудын ер нь бичиг үсгийн хөгжлийг ямар үе шатуудад хувааж ангилж авч үзэх вэ? За түрүүн цагийн дарааллын хувьд ярих юм бол урдлаа штэ тий. Тэгээд одоо нөгөө нэн эртний үе, за хуучин монгол бичгийн үе, шинэ монгол бичгийн үе, орчин цагийн өнөөгийн бидний хэрэгцээ шаардлагыг одоо хангаж байгаа байдлаар нь ер нь 4 үе шаттай хэмээн үзсэн байдаг. Одоо түүхийн их сурвалжуудаас харахад хамгийн эртний баримтсэлтүүд ер нь хідээс хэдэн онд хамаарах яг одоо монголчууд бичгийн соёлтой байсан юм байна гэдэг нотлохоо болдог бай. За энд одоо судалгааны байдлаас хараад үзэхэд түрүүн хэллээ одоо Чингис хаан өөрийн ачхүү болох Хисүнгэ баатрыг 335 алд газар харавсныхын төлөө
гэрэл төгшөө босгоод чулуун дээр сийлцсэн байдаг. Энэ бичиг бол өнөөдөр биднэрт олдоод байгаа баримтуудын одоо хамгийн эртнийх нь юмаа гэж үздэг байсан бол саяхан бид нар хүйс толгоон бичиг гэдэг имийг одоо судалж гаргаж ирээд за энэ нь бол даруй бараг энэ одоо Чингисийн чулууны бичгээс одоо хэдэн зууны өмнө гарч ирж байсан бичиг үсэг юм байна гэдгийг бас судалгаагаар гаргаж ирээд нотлоод баримтжуулсан байна. Тэгэхээр түүхийн их сурвалжууд бас манай улсын нутаг дэвсгэр дээрээс олдох нь их чухал ач холбогдолтой гэж одоо өмнө бас мэргэжлийн үнээс сонсч байсан. Яагаад тэгэхээр зарим нэг одоо гуйвуулагдсан ч юм уу гуйвуулсан түүхүүдийг бүрхэг болсон зүйлсүүдийг бид өөрсдийнхоороо тайлбарлах бас нэгэн боломж бүрддэгэ гэдгийг археологчид бас их онцолж хэлдэг юм байлээ. Тийм. Тэгэхээр нөгөө одоо яг энэ Монгол нутаг дээр маань хэдийн үед хүн төрлөختөй амьдарч байсан тэр цаг үеэс ахгуулаад одоо бичиг үсэг гэдэг юм анх үүссэн түүх нь өөрөө зурган бичиг буюу тэр хад чулуун дээр сэлсэн амьтны одоо тухайн үеийн ард түмний өөрсдийнх нь л хилэмжээр бүтсэн зүйлүүдийг хараад бичиг үсэг байсан юм байна гэдгийг тайлж тодорхойлж ирдэг. Тэгээ энэ одоо бичиг үсэгтэй нийт ер нь дэлхийд даяараа бичиг үсэгтэй болно гэдэг бол хамгийн анхных нь тэр зурган бичгээс үүсэлтэй гэж үздэг тий. Анх л өөрсдийнхөө тэр санааг зургаар буулгадаг байсан. Хад чулуун дээр одоо ямар нэгэн ан амьтны дүрс хөдөлгөөн зурдагч байдаг юм уу, хүнийг зурдагч байдаг юм уу те тэр одоо нэг эртний үеийн олдвруудаас бичиг үсэг гэдэг зүйл маань үүссэн гэж үздэг. Цаашлах юм бол одоо нөгөө мэдээжийн хэрэг хэл гэдэг бол одоо ингээд би тантай та надтай нэг дор байхад бид нар хэрглэж болж штэ тий. А гэтэл хүмүүс одоо ингээд нөгөө овгоороо аймгаараа ингээд хамтраад амьдрах төвшөнд хүрээд ирэхээр илүү их нарийн зүйл биднэрт хэрэгцээтэй шаардлагатай болно. Нөгөө хэлээрээ дамжуулаад одоо хол байгаа хүнтэйгээ холбоо авах гэхээр нөгөө бичгийн соёл гэдэг зүйл маань зайлшгүй шаардлагатай болж ирсэн. За үүний шалтгаанаас анх бол оос дээрс зангидахч байдаг юм уу те эсвэл одоо ямар нэгэн байдлаар тийм одоо амтныг бие биендээ илгээгч байдаг юм уу ийм байдлаар анх ер нь бичгийн маань түүх нь бол одоо ингэж үссэн гэсэн баримтууд үйждэг. Ямар зүйл илгээснээсээ шалтгаалаад тэр нь одоо UFC найрамдлыг гэж гинөө эсвэл дайсагналцыг гэж гинөө дайн байлдаанд дууж гинөө гэдгийг одоо тодорхойлдог ийм одоо зүйлүүдээс. За тэгээд мэдээж эрэг авианы бичиг болоод бүх одоо нийт ард түмний оюун санааны тэр бичгийн хэрэгцээг шаардлагыг хангана гэдэг бол удаан жилийн туршид хувьсаж өөрчлөгдөж сайжирч хөгжсөөр өнөөдрийн түвшинд ирсэн гэж бол хүн төрлөختний хамгийн том нэг гайхамшигтай зүйл нь тухайн хэлэндээ таарсан бичиг үсгийг зохиогоод хэрэглэх гэдэг бол хамгийн том ол дамжилж одоо шинжлэх ухааны нээлт маягтай ийм зүйл болж хөгжиж ирсэн байна. Одоо улс орнуудын бичгийн соёлыг харахад янз янзын дүрстэй үсгүүд энэ. Жишээлбэл одоо Япон, Солонгос, Хятад гэхэд ханзаар тийм ээ одоо яг одоо латин хэлний үсгүүдийг бол маш олон хэлэнд жишээлбэл маш олон утгаар маш олон үгээр ингээд нэг дүрстэй үсэг хэрэгжилж байгаа боловч өөрөөр утгаар бас ингээд илэрхийлээд ингээд янз янзын ялгаанууд бас их байна. Тэгэхээр яг Монгол бичгийн энэ бүтэц дүрслэл бусад энэ улс орнуудын бичгүүдтэй харьцуулахад юугаараа ямар онцлогтой байдгийм бэ? За тийм. Тэгэхээр аливаа улс үндэстэн өөрсдийнхээ хэлэн тохирсон бичиг үсгийг авч хэрэглэнэ гэдэг бол тухайн цаг үеийн нийгмийн одоо амьдрал, шаардлага, улс төрийн байдал зэргээс шууд нөлөөлдөг ийм хүчин зүйл. За тэгэхээр монголчууд бид нар бол эртний согод гэдэг улсаас уйгур Монгол улс зэрэг авч хэрэглэсэн гэдэг дээр сүүлийн үеийн эрдэмтэд бол нэлээд хүлээн зөвшөөрсөн байдаг. За тэгэхээр тэр уйгур гэдэг улс согод гэдэг улс үндэстнээс уйгур Монгол хоёр зэрэг аваад өнөөдрийн босоо хэлбэртэй хүмүүн бичиг гэж нэрлэдэг штеп бид нар монгол бичгийг тийм ээ. Тэгэхээр монголчууд бид өөрөө сэтгэлгээний асар том ийм өрмөц соёлтой ард том бүх зүйл нь бэлэгдлэр явж идэг. Тэгэхээр бичиг үсгийн хувьд хүртэл нэршил нь өөрөө бүгд монгол одоо ахуйг монгол хүнийг бэлэгдсэн ийм одоо бэлэгдлийн чанартай гэж хэлж болно. Тийм.
Тийм шүү дээ. Одоо толгоо, шилб, цэтэм гэх тийм ээ. Гэдэс гэл шилб ерөнхийдөө бол тэр хүмүүн бичиг гэдэг нэр нь нийт хүн төрлөختөн хэрэгжилж, нийт монголчууд монгол хүн болгон хэрэгжилж болох юм а гэдэг энэ утгаар явж исэн бол яваанда нөгөө бэлэгдэл чанар нь давмгайлаад ерөөсө хүнийг бүтээж байгаамаа, монгол хүнийг бүтээж байгаамаа гэдэг энэ бэлэгдлийн түлхүү ярьдаг болсон байна өнөөдөр. За тэр нь бол яг юм хийсвэр сэтгэлгээтэй холбоотой. Гэхдээ л яг л нэрээ одоо өнөөдрийн одоо хүүхдүүдэд заахад монгол маш гоё эмэгтэй хүнийг ээжигээ бүтээж ийн гэж бодоорой гэхээр хүүхдүүд маань маш гоё бичгийг ирмэлцэж эхэлдэг болдог тийм. За жишээлх юм бол одоо нэг жижигхэн домог байдаг л да монгол бичгийг одоо анх яаж юм босоо хэлбэртэй үүсгэсэн бэ гэсэн чинь хэдрэг үүрсэн жирэмсэн эмэгтэй хүнийг дүрсэлж үүсгэсэн юм а гэсэн юм. Одоо тийм. Гэхдээ энэ нь бол одоо түүхэн сурвалж дээр бол нарийн ингэж тодорхой тусгаагүй ч гэсэн монголчууд өөрсдөө энийг олон зуун жил хэрэглэх явцтай ийм бэлэгдэл чанаруудыг ингээд томьёолон гаргаж ирсэн байдаг. За тэгэхээр нөгөө одоо жирэмсэн эмэгтэй хүн гэдэг маань ойлгомжтой шүү дээ тийм. Монгол хүн байгаа цагт тэр одоо үр удамдаа үлдээхийн үрд мөн хоршихын бэлэг тэмдгээс ахуулаад тэр титэм гэдэг зурлага монгол бичиг маань өөрөө үгийн ихэнд дунд адагт гэдэг өөрсдийн үгийг эхлүүлдэг зурлагнуудтай дундаа өрөндөг зурлагнуудтай төгсөгдөг зурлагнуудтай байдаг. Энэ бэлэгдэл чанарыг монголчуудын ахуй амьдралтай хүнтэй одоо ингэж зөвөрлүүлж оруулж ирсэн. Аливаа зүйл бидний биеийн бүтэц ч гэсэн тийм толгойн хэсэг буюу тэргүүн тий. За их бие буюу одоо өрнөл тэгээд хөл хэсэг буюу төгсгөл энэ одоо бэлэгдэл чанараараа одоо үгийн ихэнд дунд адагт одоо дүрсэн баг зэргийн ялгаатай ордогч гэдэг юм уу тий. Тэгээд аливаа зүйл хүний амьдрал ч гэсэн эхлэлтэй, өрнөлтэй, төгсгөлтэй байдаг. Энэ одоо 3 цагийн эхлэхээсэнд одоо ингэж дүрснүүд нь хүртэл үссэн гэсэн ийм хөөрхөн одоо бэлэгдэлт чанарыг бид нар дандаа ярьж байдаг. Монголчууд аливаа зүйлийг дандаа зөв бэлэгдлэр харж өөрөө өөрсдөө тусгаж авдаг ард түмэн шүү дээ тий. Жишээлбэл тэр цагаан сүүнийхаа дээжийг өргөнө гэдэг ямар бэлэгдэлтэй явж гэдэг юм уу. Хууль гарчаад хахад өнөөдөр хуулийг одоо мөрдөхгүй байгаа зүйл зөндөө байж ах чинь тэр ард түмний бэлэгдэл гэдэг зүйлийг маш нарийн баримталдаг ард түм. Жишээлбэл уурган дээгүр хүм одоо алхаад гарч болохгүй л гэсэн бол болдоггүй тийм. Энийг бүр хүүхэд байхаас ахгуулаад ингээд мэдрэмжээрээ бүр ингээд биелүүлээд ирсэн байдаг. Энэ өөрөө одоо маш ийм бидний оюуны соёл гэх юм уу да тэр бусад үндэснээс ялгах тэр маш гайхамшигтай нэг онцлог гэж хэлж байна. Тэгэхээр монгол бичиг маань өөрөө яг л энэ одоо нар зөв эргүүлж бичдэг ч гэдэг юм уу те маш хурдан бичиж байна. За өнөөдрийн дэлхийн нийтийн каллиграф буюу тэр уран бичлэгийн урлагт бидний өвөг дээдс маань аль хэдийн монгол бичиг гэдэг юмныхаа уран бичлэгийг бүр ингээд бүхэл бүтэн тийм суур болгоод гаргацсан байгаа байхгүй. Тэр одоо татлаган бичиг, дөрвөлжин одоо ихмэл бичиг, угалзан ихмэл бичиг гэх тухайн бичгүүдийн юу юунд зориулж гаргахын хүртэл одоо нарийн төлөвлөлөд гаргацсан хан туурга сүм хийдийнхаа хан туургыг ямар үсгээр чимгэлхийн, номынхаа хавтас чимэглэлийг юугаар хийх юм ингээд бүр бүхэл бүтэн бичгийн соёлтой ард түмэн монголчууд бид нар. Тэгэхээр монгол бичгийнхаа бид нар ингээд гаднах одоо ингээд бичгийг харангуутаа юунд зориулсан бичиг юм бэ гэдэг дгийг хүртэл бид нар харж болдог. Жишээлбэл одоо хэлбэрээс нь харах нь хэлбэрээс нь хараад тийм жишээлбэл 8 янзын сүүл байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр заргын бичиг юм уу, хүндтгэлийн бичиг юм уу, эсвэл одоо зүгээр энгийн иргэний бичиг юм уу те гэдгийг бид нар зүгээр хараад ингээд ойлгочдөг ийм гүн гүнзгий. За тэгээ цаашлаад наривчлах юм бол хүндэтгэл зохих хэвээр хүний нэрийг заавал мүр тэтгэж эхлүүлэн тэр доор авчиж тавьж болохгүй ч гэдэг юм уу. Тухайн шинэ бүрнээс эхлэхдээ ямар нэгэн нөхцөл дагавраар эхэлж болохгүй ч гэдэг юм уу. Ингээд бүр маш нарийн дэг жаяг сургуультай энэ альбан бичиг боловсруулах гэдэг юм маань монголчуудын дунд маш эртнээс маш нарийн дэг жаягтайгаар хөгжиж ирсэн. Тэр маш өндөр бичгийн боловсралтай. Тэглгүй яг тэгээд байсан байна. Тийм. Одоо ингээ альбан бичгийг боловсруулах бүр бид нар одоо ихтэй сургууль 4 жил сураад төгсөж байна. Гэтэл тухайн үеийн бичиг одоо баримт боловсруулдаг хүмүүс маань 8 жил уугахгүй суралцдаг байсан гэдгийг би саяхан нэг ном дээрээс олж уншчихлаа. Тэгээд буруу одоо бичиг тий одоо алдаатай гаргах юм бол торгуулдаг, ял хүлээдэг ийм шийтгэлтэй байсан баг. Тэгэхээр бид нар бичгийн ямар том соёлтой ард түмэн юм бэ гэдгийг
Мөн түүнийг одоо ямар мундаг бас мөрдүүлдэг байсан юм бэ гэдэг нэг чухал байна тийм ээ. Одоо бүр ингээд буруу бичсэн бол шийтгэл хүртэл хүлээдэг байсан гэдэг чинь яг хэл соёлоо энэ бичгийн соёлоо ямар өндөр хэмжээнд дээдэлж хүндэтгэж ирсэн бэ, их чухалчлаа авч үзэж ирсэн бэ гэдгийг нь илэрхийлж байна гэж тийм ээ. Одоо улс орнуудын үндэсний бичгийг ингээд харахад баруунасаа зүүн тишээ эсвэл зүүнээсээ баруун тишээгээ хөндлөн байдаг. Монгол бичиг бол дээрээсээ доошоогоо ингэж явдаг тийм ээ. Тэр нэргээл нөгөө бэлэгдэл чанартайгаа бас хосож орж ирдэг. Тэнгэрээс бэлэгдлээс өөр олдсон их сурвалж баримт ер нь байдаг уу? Одоо босоо байгаа талаар. За тийм тэгээд яг бид нар ингээд он цагийн хугацаанд өөрсдийнхөө эрдэмтэд маань ч гэдэг юм уу тайлбарласаар ирсэн те тэнгэр шүтлэгтэй ард түмэн за тэгээ босоо байдаг нь байнга болно бүтнээ болж ийн гэдэг дандаа толгой тохисон энэ одоо хэлбэрийг дагуулсан байдаг ч гэдэг юм уу те гих мэтэр ингээд өөрсдийнхөө монголчууд бид нар одоо тэр бэлэгдэл чанараар нь төрөл бүрээр л одоо Монгол бичгээ сайшаасан магтсан одоо хойч үеийнхэндээ өвлүүлэх гэсэн дэлгэрүүлэх гэсэн өнөөдөр хүн болгон Монгол бичгээрээ уншдаг бичдэг хэрэглэгч нар байгаасаа гэдэг үднээс бид нар тий яг хуу тухайн он цаг үед болвол ийм босоо бичгээр бичижсэн одоо улс үндэстэн байсан байна. Тэндээс мэдээж эрэг сэтэл аваад монголчуудын нэг бол өөрсдийнхөө хэлэн тохируулаад авч хэрэгэлсэн. Тэгэхээр босоо монгол бичгийн хамгийн эртний олдор одоо Чингис хааны үед үлдсэн тэр баримтаас бид нар бичиг гэж үзчихсэн саяхныг үлдсэн гэж штэ тий. Тэгэхээр яг тухайн үеийн одоо хамгийн том соёлын одоо өв болох Монголын нууц товчооны талаараас ярихгүй өнгөрч болохгүй байгаа тийм. Тэгэхээр Монголын нууц товчооны энэ хэл найруулга бичгийн хэв шинж Монгол бичгийн өнөөгийн хөгжилд ямар чухал одоо үр үг үүсгэсэн талаар таас мэдээж эрэг судалгааны хамгийн том суурь нь болсон гэж хэлнэ. Тухайн үеийн Монгол одоо хэлний онцлог ямар байсан, үг бүтээж байгаа арга, за тэгээ Монгол бичгийн дүрм журмыг өнөөдөр одоо боловсруулан гаргах зэрэг энэ үйлсэд бол хамгийн томоохон судалгааны суурь болсон гэж хэлж болно. Тэр нэр нэршлүүд монголчуудын хүний нэрийн тухай, овог аймагуудын тухай, газар усны нэрийн тухайч гэдэг юм уу. Ерөөсөө тэгээд хуучирсан үг хэллэг. Өнөөдрийн бидний үгсийн санд хэрэглэгдэхгүй байгаа тэр монголчуудын үгийн сангийн баялаг гэдэг юмыг бид нар Монголын нууц товчоо хэмээх энэхүү одоо уран зохиолын одоо төрөл жанр тийм монголчууд ер нь ямар хэв шинжээр одоо ном зохиолоо тойрвж болох юм бэ гэдэг жишгийг гаргасан гэж хэлж байна. Тэр одоо найруулгын асар том одоо үүргийг гүйцэтгэж судалгааны одоо гол чухал түлхүүр болон судлаачдын дунд одоо мүлжүүр сайтай гэх юм уу одоо тэгж хэлж болохоор ийм одоо хэл шинжиллийн болоод уран зохиолын тэгээ түүхийн одоо бүх одоо сурвалжийн эхлэл гэж хэлж болно гэсэн үг. Монголын нууц товчоо бол тийм. 20-р зуунд бичгийн соёлын бас нэг томоохон өөрчлөлт шилжилт хийгдсэн бид кирилл үсгтэй болсон явдал байсан. Одоо хуучин монгол бичгээс салаад албаны болон эрдэм шинжилгээний тэгээ сурах бичиг одоо гих мэтчлэн ер нь бүх баримт сэлтүүдийг кирилл үсгэнд буулгаж кириллээр бид нэр уншиж бичиж сурсан. Гэвч одоо эргээд харахад бас яг энэ монгол бичиг бичиг маань одоо эргээд энэ кирилл үсэгт бүрэн илэрхийлэгдэж бүрэн тусгагдаж чадсан уу гэдэг нь бас өөрөө бас их эргэлзээтэй бөгөөд одоо их олон талын одоо маргаантай энэ асуудлыг ингээд дагуулж байна. Эргээд энэ өөрсдийн энэ баялаг хуучин монгол бичгийг хэрэглүүл яадаг юм бэ гэдэг саналч бас олон нийтийн дунд үе үехэн гарч ирдгээ. Энэ дээр ер нь та яг мэрэгжлийн одоо сургууль хүмүүжүүлэгч хүний тухайд мэрэгжлийн экспертийн тухайд ер нь юу гэж хардаг вэ? За тэгээд ер нь яг улс үндэстэн альва бичиг үсгийг авч хэрэглэх гадны болоод дотны хоёр юм нөлөөлөл байж идэг. За тэгэхээр одоо тухайн он цаг үе тийм тухайн нийгмийн байдлын шаардлагаас болоод 1946 оны 40-од оноос эхлээд монголчууд кирилл одоо үсэг бичиг буюу одоо балгаараас гаралтай орсууд 33 үсгийг авч хэрэглээд хэрэгэлсэн энэ хүү орс бичгийг
монголчууд бид нар дам авч хэрэгэлсэн байх нэ. Тэгэхээр тухайн үед бол нөгөө Оросын соёлын нөлөө монголчуудад одоо нэлээд эрчимтэй гүн одоо нөлөөлж байсан гэсэн үг. Тэгэхээр ард түмний дунд одоо тэр бичиг үсгийг авч хэрэглэнэ гэдэг бол соёлын одоо нөлөөнөөс шалтгаалж байна гэсэн үг. Тухайн үед ганцхан одоо Монгол биш бурайдч гэдэг юм уу те, тухайн үеийн тэр зөвлөлт холбоот улсын одоо холбоот улстай ийм соёлын харилцаа нэгт байсан улс үндэстнүүд энэ Кирилл Орос бичгийг авч хэрэглэсний нэг нь бол Монгол үндэстэн. Тэгээ 1946 оны одоо 3 сард нэг л зарим хүмүүс тэгэж ярьдаг. Одоо манай өвөө гэхэд Монгол бичгтэй хүн байсан. Монгол бичгтэй одоо цэргийн юм хүн байсан. За тэгэхэд нэг л өглөө босоход бүх сонин хэвлэл маань одоо Кирилл үсэг бичгээр гараад ерөөсөө ингээд одоо сурхаас өөр аргагүй байдалд хүрсэн гэх юм уу да тий. Тэгэхээр соёлын товтлогоон гэдэг шиг ийм одоо маш хурдцтай. Тэгээд тухайн үедээ бол ерөөсөө нэгч бичиг үсэггүй арт хүн байх ёстой гэсэн ийм одоо зорилго тавиад л тэгээ болдгийм байна гэдгийг бид нар харж байгаа байхгүй тий. Ер нь бол аливаа үсэг бичгийг сурна гэдэг бол бүгд л үндсэн шалтгаан нь бол оюуны соёлтой өөрийнхөө бичгийн одоо хэрэгцээ шаардлагыг л хангах зорилготой зүйл шүү дээ тий. За тэгэхээр Кирилл бичигт ийм хурдан шилжиж хүн болгон өнөөдрийн монголчууд маань бүгд бичиг үсэггүй харанхуйг арилгацсан байна. Тэрнтэй адилхан одоо Монгол бичгийг ч гэсэн бид нар аваад хэрэглэхэд болохгүй зүйл гэж байхгүй байна гэд одоо төр засгаас хүртэл шийдвэр нь гараад одоо энэ 2025 он бол Монгол бичгийн тухайд түүхэн он гэж хэлж болно шүү дээ. 2025 оны 1 сарын 1-ээс монголчууд бид албан хэрэг хөтлөлтийг монгол бичгээрээ үйлдэх болсон. За энэхүү ажлын хүрээнд манай одоо төрийн байгууллагууд маш эрчимтэйгээр монгол бичгийг сурч судлах ажилд эрчимтэй орж байна. За олон одоо төр засгаас гаргажуулсан арга хэмжээний хүрээнд бүх нийтээрээ монгол бичигт шилжих гэсэн энэ хөдөлгөөн бас өрнөд 2020 оноос хойш бол нэлээд эрчимтэй өрнөж байна гэж хэлж болно. Тэгээ манай одоо Чойл усан живийн нэрмжит хэл иргэншлийн эрдмийн хүрээлэн маань бүх нийтэд монгол бичгийг сургах зорилготой ийм одоо төрийн бас байгууллага гэж хэлж байна. За тэгээд өнөөдрийг хүртэлх энэхүү хугацаанд ингээ харж байхад 8 настай буурлаас ахуулаад 80 настай хөгшөд хүртэл нэг ч хүн монгол бичгийг сурахгүй гэж байгаа тийм юм байхгүй. За яг нэг дунд нь нэг жоохон хиллэг бичлэг зөрүүтэй байна, жоохон хүнд байна ч гэдэг юм уу тий. Яг өнөөдрийнхөө одоо халах аялгуун дээр тулгуурсан бичиг үсгээр ингээд одоо их бичгийнхаа хэлний шаардлагыг хангачаар тэрнтэйгээ зөөрлүүдэд байгаа байхгүй юу. Кирилл бичиг маань харьцангуй яг хэлж байгаагаараа бичээд байгаа учраас арай хэлбархан байгаад байна шүү дээ. Гэтэл монгол бичиг маань болохоор гаргалдаг заавал тийм олон 100 жилийн өмнөх монголчуудын хэлний хувьсэл өөрчлөлт одоо тэр тухайн үеийн хэлнийхээ онцлогийг харуулсан байдаг учраас баг зэргийн тийм одоо хэллэг бичлэг ялгаатай зүйлүүд байна. Гэтэл өнөөдрийн одоо бидний үзэж байгаа хамгийн дэлхийн нийтийн одоо нэгдмэл хэл болох гэдэг ингээд байгаа англи хэл маань гэхэд одоо хэллэг бичлэг нь яг тохирч байдаг одоо зүйл хэдэн хувь нь байд юм бэ гэдээ аваад үзэх юм бол бас л дуудлага бичлэг хоёр ялгаатай зүйл байдаг тийм. Тэгэхээр эн чинь өөрөө он цагийн уртад хэдийд одоо зохиогдсон бичиг үсгийн ямар зам мөрийг давж ямар түүхэн хувьслыг хадгалж ирсэн бэ гэдгээрээ онцлог нь тусч идэг. Нөгөө маш эртний одоо бичиг үсгийн соёлтой гэдгийг маань илтгэж байгаа зүйл маань өөрөө тэр түүхэн уламжлалын зарчмаар бичдэг. Үгнүүд маань түүхэн үг хэллэгүүд маань байж идэг. Тэр нь бол бас давмгай биш л дээ. Зүгээр яг нөгөө сурч явах явцад хэллэг бичлэгэн зөрүүтэй өгнөд гараад ирэхээр жоохон хашрамтгай биш дээ. Ер нь альва бичиг үсгийг сурахад зүгээр ингээд нэг амархан сурчин гэж байхгүй шүү дээ. Жишээлбэл түрүүний хэлсэн одоо Азийн 2 том гүрэн болох Хятад, Япон улсууд маань дүрс үсгээр буюу мянган ханц цээжлээд л одоо үсэг бичгийн хэрэгцээ шаардлагыг хангаад шүү дээ. Тэд нар хэцүү байна, хүнд байна, ханц бичгээ болио, зүгээр авианы бичигт орё гэхгүй байгаад шүү дээ. Тэр чинь өөрөө тэр түүхэн уламжлал, тэр арт түмний соёл, боловсрал, тэр төр тулсынхаа уламжлал гэдэг юмыг хадгалаад яваад байгаа хэлбэр нь өөрөө тийм. Тэгэхээр бид нар бол монгол бичгийг яг л одоо тэр бичгийн хэлний соёлоороо авч үлдчихэж монгол үгийнхаа язгуур үндэс гэдэг юмыг бид нар монгол бичгээс хардаг байхгүй юу. Жишээлбэл агуулаа гэж өчөж гин, агуужим гэж өчөж гин, агуудам гэж өчөж гин, уучил гэж өчөж гин гэхээр дандаа цаана нь агуу том гэсэн санаа явж идэг. Тэр уул гэхэд агуу том одоо зүйл байх нь тий. Уужим сэтгэлтэй хүн гэхээр агуй гэхээр маш
том хонглыг хэлж идэг ч гэдэг юм уу. Ингээд монгол бичгийн маань, монгол хэлний маань өөрийнх нь амин сүнс нь монгол бичиг дотроо явж идэг учраас бид нэр өнөөдрийн одоо хэллэг бичлэг хоёр заавал адилхан байх албагүй. Тийм тэр одоо зүйл чи өөрөө монгол хэлний түүхэн одоо хэллэгүүдийг хадгалаад явж идэг зүйл байна шүү дээ. Альва бичиг үсэг гэдэг бол түүхэн үг буюу түүхэн уламжлалын зарчмаар бичдэг үгс, бэлэг тэмдгийн зарчмаар бичдэг үгс, үг зүйн зарчмаар бичнэ, авийн зүйн зарчмаар бичнэ гэдэг өөр өөрийн гэсэн одоо тэр тодорхой дүрмтэй, журамтай одоо ийм хэв маягтай зүйл байна тий. Тэрийг бид нар заавалжгүй орчин үеийн ер нь яг дийлэн хүмүүс л тэгэж хэлдэг. Яг кириллтэй адилхан болгох гэдэг байгаа байхгүй. Хэллэг бичлэг хоёр нь таарч ивэл бид нар сурах гад байна ч гэдэг юм. Гэтэл нэг одоо бид нар хэл гэхээр юу юм бэ гэх тэгэхээр харилцааны хэрэглүүр гэдэг хүн болгон мэдчихэдэг. Тэгвэл үүрэг нь юу юм бэ гэхээр монголчууд бид нар хариулж мэддэггүй. Хэлний үүрэг юу юм? Бичиг соёлын маань үүрэг юу юм гэхээр бид нарыг түүх одоо уламжлалтайгаа танилцуулахаас гадна нас бие сэтгүүн онцлогтон тохируулаад биднийг хөгжүүлж авах үүрэгтэй байхгүй юу? Бид нар чи хэлээрээ дамжаад хөгжиж авах үүрэгтэй хүмүүс тийм. Тэгэхээр энэ одоо зүйлүүдийг бас мэдэх шаардлагатай. Тэр хөгжин гэдэг маань өөрөө тэр одоо уугуул монгол хэлнийхаа язгуур үндэсийг эвдэхгүйгээр цаашаа авч явна гэсэн ийм л одоо том агуулга харагддаг. Ер нь хэл гэдэг бол тухайн үндэстний соёлыг харуулж идэг. Соёлын баталгаа нь болж идэг. Тэр талаар бас бодоод сууч ин одоо бичиг үсэг солигдох ч юм уу аль эсвэл уламжлалт тэр бичиг үсгийн хэрэглээ нь ямар байгаагаар тухайн улсын яг тэр соёлын дархлаа нь эмзэг байна уу, хүчтэй байна уу гэдгийг л ер нь тодорхойлох бас нэг юм одоо хүчин зүйлийн гол юм үзүүлэлт бас болж харагдаж байна. Индикатор гэж одоо өөрөөр хэлэх юм бол бас хэлж болохоор байна шүү дээ тийм ээ. Бид нар тэр одоо маш эртний төрхт улс ч гэдэг юм уу тийм одоо хүн төрөлхтний соёлын түүхийг маш том агуулгаар нь дэлхийн талыг байлдан дагуулж байсан арт түмэн гэдгийг маань гэрчлээд байгаа зүйл нь юу юм гэхээр бид нарын бичгийн соёлол байгаа байхгүй. Тийм. Одоо таасаа хэллээ бичиглэл болон энэ авиа хоёр өөр ингээд байгаад байгаа учраас хэцүү байна гэж хүмүүс ингэж. За жишээлбэл одоо аав гэдэг үгийг абуу, улс гэдэг үгийг улуус гэдэг юм уу те ингээд галигаар бол бид бичдэг шүү дээ. Монгол бичгээр гэвч энийг орчин үед илүү хялбаршууллаа гэж бодоход өөрчлөгдөх бол боломж байхгүй шүү дээ тийм ээ. Одоо энийг бол эвдэх, дахин хялбаршуулна гэдэг бол бид одоо бүр энэ олон мянган жилийн энэ түүх соёлоо түүхээ өөрчилж байна уу гэж байгаа асуудал. Хэлнийхаа дархлааг одоо үгүй хийнэ л гэсэн үг. Тэгэхээр түрүүн хэлсэнтэй альва улс үндэстний одоо хэл гэдэг бол аман ярианы хэл болон бичгийн хэл гэдэг хоёр одоо ийм байдлаар хөгжиж идэг байна. Тэгэхээр бид нар уламжлалаа тээгээд яавал одоо тэр зөв бичих зүйн одоо сайжруулалт юмыг хийгээл цаашаа аваа явах хэрэгтэй. Түүнээс биш бид нар тэгж одоо орчин цагийн хэллэгтээ тааруулаад тэр үгийн бичлэгийг өөрчилнө гэж юусоо байж болохгүй асуудал. Тэгэх юм бол монгол хэлнийхаа язгуур үндэс гэдэг юмыг одоо алдахт хүрнэ гэсэн үг байхгүй. Одоо монгол бичгийн тойл бичгийг эргүүлж яхад бол нэг язгуурн дээр маш олон үгсийн одоо цаашаа шинэ үгсүүд ингээд явсан байдаг шүү дээ. Тэгэхээр тэр болгон жишээлбэл одоо та түрүүн хэллээ уудам, уул, агууй гих мэтчлэн те ингээд дандаа агуу том гэдгээс дандаа агуудам, агуулаа гэж ингэж явдаг шүү дээ. Тэгэхээр энэ мэтчлэн агуулгын хувьд ийм гүн гүнзгий олон мянган жил хөгжөөд ирсэн, хэрэглэгдээд ирсэн зүйлийг бол одоо өөрчлөх ямар ч боломж байхгүй. Яг тэр хэвээр нь л одоо сурхаас өөр аргагүй болж байна. Тэгвэл өнөөдөр биднэрт нэг сорилт бас тулгарх нэ. Яг уламжлалт монгол бичгээ сэргээн хэрэглэх дээр бэрхшээл яг тулгарх нь тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол одоо та бит хоёр шууд ингэж ярьж байгаа шиг буух боломжгүй арай өөрөөр хэлэгдэж бичигдэх гэх мэтчлэн энэ болгоныг сурах, цээжлэх, хэвшүүлэх юм асуудал тулгарч байна. Тэгэхээр энийг яаж хялбаршуулах вэ? Тэр ялангуяа шинэ үеийн залуучуудад буюу хүүхэд залуучуудад монгол бичгийн боловсролыг өгөхөд сурах байдлыг илүү хялбаршуулах юм боломж байдаг уу? Энэ тал дээр ерөн судалгаа хийх юм болов? Тийм, ер нь одоо нөгөө үгсийн самд байгаа үгнүүдийг тогтооно. Ер нь хэл сурна гэдэг бол
одоо уламжлалт аргаараа одоо тий тогтоон, цээжлэн, уншин, бичнэ гэдэг бол хэл сурах хамгийн үндсэн одоо ойлголт тий. Тэгэхээр альва хэлийг бид нар одоо гадаад хэлийг ч гэсэн сурахдаа тухайн үсгийн сураад, бичиж сураад, цээжээр бичээд за тэгээд тогтоогоо цээжлээд явдаг штэ. Тэгэхээр монгол бичгийн маань нэгэн ололтой цал нь юу юм гэхээр дандаа бодуулж бичүүлдэг байхгүй юу? Хүн тийм дандаа бодно. Одоо аргал гэдэг үгийг бичлээ гэхэд за энэ аргал гэдэг үг маань аргал түлшний аргал юм уу эсвэл аргал амтын юм болов уу эсвэл аргалах гэдэг үйл үг юм болов уу гэдэг үгийнхаа үндсийг мөн чанараар нь бид нар бодож бичих ёстой. Тэгэхээр нөгөө түрүүн хэллээ штэ бичиг үсэг гэдэг зүйл бол нас бие сэтгүүн онгоцлогтон тохируулаад хүмүүсийг хөгжүүлж явах ёстой тий. За жишээлбэл хятад хэлэхэд 1-р ангид 300 ханц цээжлэн 2-р ангид 500 ханц цээжлэн ч гэдэг юм уу нэг ийм томьёолоо тий 12-р ангид төгсөхдөө хэдэн мянган ханц тогтоогоо цээжилсэн байх ёстой юм ч гэдэг юм уу. Тэрэн шиг монгол хэлний тухайд бид нар одоо өвөрмөц бичлэгтэй үгнүүд болон тэр бэлэг тэмдгийн зарчмаар бичдэг зурлах салгасан бичдэг үгнүүдийг тогтоод цээжлээд явна. Сурах явцтай энэ үе шаттайгаар хийгддэг зүйл. Тэгэхээр одоо бид нар өөрсдөө л нэг ийм одоо хан хэрэн босгочоо жоохон хүнд вэнч гэдэг юм уу босгочоод байгаа болохоос ш бусад бичиг үсгүүдтэй харьцуулахад яг л адилхан л тэр бичиг үсгийг сурч байгаатай адилхан тогтоогоо цээжлээ тогтолцоог нь мэдээ явах юм бол монгол бичиг сурахад тийм хүнд зүйл байхгүй. Хоёрдугаарх нэг хялбархан зүйл нь зөв бичгийн дүрмийн хувьд бол маш хялбархан. Одоо тийм олон янзын бие биенээ одоо үгүйсгсэн дүрм байхгүй маш одоо эмхцэгцтэй одоо кирилл үсгийн дүрмтэй харьцуулахад бол маш бага зөв бичигдсэн юм. Ийм дүрмтэй. Тэгэхээр тэр хялбархан арга барилаар нь хүүхдүүдэд заах, тогтоолгох, цээжлэх тий. Энд ч одоо үе шаттай сургалтын туршид явагдаж байгаа учраас тийм хүндрэлтэй зүйл бол байхгүй. Энийг л бид нар ойлгуулчих хэрэгтэй. Өнөөдөр төрийн албан хаагчдад монгол бичиг ороо явж хахад өө тийм биш дээ. Өө ийм хялбархан байсан юм биш дээ гэж байгаа үгийг сурах ёстой юм байна гэдгийг ойлгож явж байгаа нь хамгийн сайхан бархууштай нэгэн зүйл байдаг. Тэгэхээр монгол бичгийг одоо ерөнхий боловсролын сургуульд дунд ангиас 6-р ангиас эхэлж зааж байгаа шүү дээ тийм ээ. Яг өнөөгийн байдлаар Монгол улсад хуучин монгол бичгээрээ ярьдаг, бичдэг хүний тоог ер нь гарах боломж байдаг болов уу? Энэ талын судалгаа хийгдчихсэн. За, ер нь миний багш одоо Монгол улсын гавьяат багш Чойл Увсанжуу гэж мундаг эрдэмтэн байлаа. Энэ хүн бол монгол бичгийг одоо ингээд тий эсхийн тэнхрүүлэх, ард нийтээрээ хэрэглэх ажлыг 1990-ад оны эхээс ахгуулаад одоо ухамсарт амьдралаа гэж их ярьдаг болсон байна да. Тэгээ сүүлийн жилүүдийг бол яг энэ монгол бичгийг төрийн бичиг болох ажилд бол маш хүнтэй хувь нэмэр оруулсан хүн. За тэгэхээр одоо монгол бичгийг одоо тэр сурах ном гарын авлага за тэгээд дунд сургуулийн 6-р ангиас ахуулаад өнөөдөр 12-р анги төгсөл үзэж гин гэдэг бол бас нэлээд олон жил үзэж байгаа юм. За тэгээд биднэрт яг тухайн сургуульд маань зааж явах үед юу гэдэг байсан бэ гэхээр аливаа хэлийг сурахтаа хүн өдөр алгасахгүй үзэх ёстой. Өдөрт доотал нь нэг 20 минутаас 2 цагийг л зарцуулахад хүний 3 сарын дотор ч юм уу монгол бичгийг чөлөөтэй уншиж бичээ сурч энэ ч дөнгөж одоо унших бичих төвшний юм бид нар ярьж штэ нэрээ судалгааны юм яриаг өөрсдийн гэсэн одоо хилэндээ тохирсон бичиг үсгээрээ уншдаг бичдэг болох зорилтыг л нийт монголчуудаа уриалаад гэсэн үг тийм. Тэгэхээр энэ одоо ажлыг бол эрчимжүүлээд сурах судлах ажлыг хийгээ явахд бол одоо дунд сургуулийн ерөнхий боловсролын дунд сургуулийн сургагчдыг ч юм уу ингээ харахад бол нэлээд бас дайггүй болох юм агуулгыг оруулсан байдаг. Зүгээр яг ямар төвшөнд сураад гарч байгаа вэ гэдэг бол харилцан адилгүй байна. За тэгэхээр 1900 одоо 80-аад оноос ахуулаад ерөнхий боловсролын дунд сургуульд сурч ийсэн тэрнээс хойших сурсан бүх монголчууд өнөөдөр ямар нэгэн хэмжээгээр монгол бичгийн мэдлэгтэй байгаа. Гэж үздэг. Ягаад гэвэл тэр үед 7-р ангиас нь ахуулаад монгол бичиг 7-8-р ангидаас орж эхэлсэн. Тэгээ явсаар баад 90-ад оноос хойш бол ингээд 6-р ангиас нь алгасахгүй 7, 8, 9, 10, 11, 12-р ангиудад үздэг болсон байна тий. Хамгийн гол нь энэ сургалтын маань чанар гэдэг асуудал бид нарт өнөөдөр жоохон янз бүр харилцан адилгүй байна. Тэгэхээр яг монгол бичгийн
одоо багш гэж тусдаа байх уу? Аль эсвэл Монгол хэлний багш нар Монгол бичгийг заагаад явах уу гэдэг нь бас нэг юм эргэлзээтэй асуудал байна. Тийм ээ. Одоо миний үед бол одоо бага ангийн багш маань Монгол бичгийг заадаг байсан. Дундаа ангид ороод Монгол хэлний багш маань Монгол бичгийн ганц нэг дасгал одоо ажлуудыг хийлгдэг байсан. Тэгээ одоогийн нөхцөл байдал дээр яг хуучин Монгол бичгийг заах энэ боловсон хүчин багш нарын нөөц хэр их байгаа вэ? За уламжлалт ёсороо одоо багш Монгол хэл бичиг уран зохиолын багш гэдэг мэргэжлэр төгссөн багш нар маань одоо Монгол бичгийг заагаад явж байгаа. Энэ нь бол ихтэй сургуульд одоо мэргэжлийн багшаар одоо төгсөж байна гэсэн үг тийм. Тэгэхээр тэр уламжлалаараа л өнөөдөр явж байгаа. Нэг хэсэг яг Монгол бичгийн мэргэжлийн багш бэлтгэх хөөж гэдэг юм уу, зарим нэг одоо сайн сурсан хүүхдүүд маань би дан Монгол бичгийг заамаар байна гэдэг асуудал гарсан ч нөгөө тогтолцоо маань өөрөө одоо Монгол хэл, уран зохиол, Монгол бичиг гурыг хавсарч явдаг учраас яг тийм дагнсан Монгол бичгийн багш гэдэг юм өнөөдөр бэлтгэн гаргадаггүй л дээ. Одоо оюутнууд маань ч гэдэг юм эсвэл багш болсон хойно наривчлаад үзээд ер нь бол Монгол их хэлний багш нар маань өөрсдөө бүгд заах одоо ийм үүрэгтэй л гэсэн үг. Орчин үеийн хүүхэд залуучуудад Монгол бичгийг заахад ямар арга барил их үр дүнтэй байж болох вэ? Мөн тэдгээрийн сонирхлыг ямар хэлбэрээр татвал илүү бас өргөн цар хүрээтэй сургах боломж харагдаж байгаа вэ? За ерөнхийдөө бол өнөөдрийн Монгол бичгийн маань одоо сургалт судалгааны ажилд одоо нөгөө тэр хүүхдүүд залуучуудын сонирхлыг татж байгаа нэгэн зүйл маань өөрөө уран бичлэг гэдэг юм байгаад байна. Одоо дэлхийн нийтэд каллиграф гэж нэрлэгдээд байгаа тийм ээ. За тэр нь өөрөө биер бэхсийн урлаг, за өшөө дээрээс нь одоо хулсан үзгээр бичих янз бүрийн одоо уламжлалт зүйлүүд дээр бичихч байдаг юм уу тий. Тэгээд түрүүний хэлсэнчлэн одоо 90-ад оноос ахуулаад одоо хүүхдүүдийн дунд маш олон сайхан уралдаан, тэмцээн, уран бичлэгээр хөгжүүлэх энэхүү ажлуудыг манай мэргэжлийн багш нар маа дугуйлан секц хичээллэгээс ахгуулад Монгол улс төр засгийн бодлогоороо дэмжиж олон ийм уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байна. Ерөнхийдөө бол хүүхдүүд маань тэр биерийн бичлэг буюу уран бичлэг гэдэг юмар түлхүү одоо суралцах их сонирхолтой болсон. Тийм. Тэгээд нэгдүгээр тэр хоёрдугаарт мөн чанарыг ойлгуулах нь чухал байгаа. Бид нар бас хүүхдүүдэд энэ Монгол бичгээрээ дамжуулаад ямар Монгол иргэнийг, зөв Монгол иргэнийг бэлтгэх гээд байгаа юм бэ? Тийм ээ. Жишээлбэл одоо өсөг зурлагын зааж явахдаа маш сайхан зөв бичүүлэхийн тулд дандаа хүнтэй холбож нөгөө түрүүний хэлсэнчлэн ээжтэй нь холбоод жишээлбэл гидээс нум гэдэг зурлаг байлаа гэж батхад тэр хоёр талд гарсан тэр нэг гидсний бөөрөнхий хэлбэрийг одоо хүний хоёр хацар юм уу, хүний хоёр нүд байна гэж бодоорой. Тэгээд тех шимтэй бичихин шүү гэхэд хүүхдүүд ямар гоё, ямар хурдан хүлээж авч байгаа. Нөгөө өөртөө ойрхон юмар зүйлүүлчихээр сурах явцад бол маш одоо идэвхтэй суралцаж чаддаг. Таныг сая хэлсэн чинь надад хүүхэд гэдэг үг хамгийн түрүүнд санаанд орлоо. Хэвхэд гэж бичдэг штэ. Тэгээ өөрөөр хэлэх юм бол хоёр гэдэстэй ЭУ гэд хоёр өөр их шиг орж ирдэг. Тийм. Гэхдээ эхнийх нь үгээр хоёр дахь нь Д-гэр орж ирдэг штэ, тийм ээ? ЭУ хэд. Тийм. Гих мэтчлээ одоо ийм сонирхолтой байдлаар бас тэрийг болохоор тайлбарлах нь их. Тийм. Үлээ үр дүнтэй хүүхдүүдэд ойрхон дүт одоо нөгөө яг тэр одоо мэдж байгаа зүйл дээр нь тулгуурлаад заана гэдэг бол нэлээ үр дүнтэй юм байна гэж миний хувьд үзэж байгаа. Тэр 2025 оны 1 сараас хойш албан бичиг хөтөлтийг давхар Монгол бичгээр хөтлөхөр болсон гэж байна. Тэгвэл ер нь цаашдын 10-20 жилд Монгол бичиг ямар чиглэл рүү хөгжих бол хэрэглээ нь ер нь хэр өргөжих бол гэж та бүхэн харж байгаа вэ? За тэгээд мэдээж эрэг одоо энэ Монгол бичгийг сургах үйлсэд одоо хүчин зүтгэж байгаа багш хүний хувьд мэдээж эрэг бид нарын одоо Монгол гэдэг том гүрэн улс байлаа. Өнөөдөр цаашдаа бид нар юугаа нөгөө авч хүлдээд юугаараа дангааршаад юугаараа даяаршаад явж байгаа юм бэ? Монгол улсын одоо тэр бодлого чиглэл, оюуны соёл гэдэг юм дотор бол яах арга байхгүй. Их хэлнийхээ одоо хэрэгцээ шаардлагыг хангаад явж байгаа Монгол бичиг маань өнөөдрийн төвшөнд хүртлээ нэлээд бас
нэг үеийг ботход огт хэрэглэхгүй байсан, дунд сургуульд үцэхгүй байсан үеийг ботход өнөөдөр үздэг боллоо, судалдаг боллоо, хүн болгон миний юм, манай юм гэдгийг мэддэг боллоо, тийм ээ. За ингээд эд дэлхийн зүйл дээл хувцснаас ахгуулаад монголчууд бид юугаараа дангаарч ондооших хэрэгтэй юм бэ? Дэлхийд Монгол иргэн гэж хэн байх хэрэгтэй юм бэ гэдгийг бас нэг ойлгодог болцсон байгаа даа. Тэгээд цаашдаа бол нийт монголчууд маань одоо хэрэглэх баха гэдэгт одоо батгэлтэй байна. Тийм батгэлтэй байна. Тэгээд хүн болгон өнөөдөр дэмжиж байгаа бичиг үсгээ сурыг. Нэг хэсэг одоо намайг оюутан байх үед бол одоо эцэг эхчүүд дургуйц хандлага байлаа шүү дээ. Юу монгол бичиг хүчээд байгаа тэгсхийн оронд англи хэлнийхээ үгийг цээжлээч гэдэг юм уу те. Япон хэлээ үзээч гэж хэлж гин гэд манай ангийн одоо оюутнууд хүртэл ярьдаг л байсан тухайн цаг үед. Гэтэл өнөөдрийн одоо үндэсний ухамсар гэдэг юм сэргээд өнөөдөр тэр байдал маань өөрчлөгдөөд бид нар энийг авч үлдэх хэрэгтэй юм байна. Хүн болгоно ялангуяа байгууллагуудад сургалт ороо явж хахад манай залуучууд бүр манлайлж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Одоо өөрөө чи үеийн одоо залуучууд бол одоо байгууллагт манлайлагч нар нь болоод ингээд сурах хэрэгтэй юм байна, судлах хэрэгтэй юм байна. Тэгийг альбан бичгээ компьютерт хэрэглэе. Өнөөдөр бол монгол бичиг маань бас сайхан болсон биз дээ. Бид нар хэрэгцээ шаардлагатай альбан бичгүүдээ компьютерт хүртэл оруулаад бичээд тийм ээ ингээд одоо цааш нь аваад явах юм боломжтой болсон зөвхөн уран бичлэг гэлтгүүгээр. Яг тэрийг асуух хичээлээ. Тийм тэгэхээр орчин үеийн чиг хандлага дээр бид нар нөгөө цахим хэрэглээ их байгаа учраас яг энэ төхөөрөмжүүд дээр технологи дээр суурилсан энэ монгол бичгээ хэрэглэхдээ одоо яаж бас хэрэглээг нь илүү сайн хялбаршуулах уу? Жишээлбэл одоо татаж авахаас ахуулаад тийм ээ. Татаж авах, бичих, буулгах дээр ер нь ямар технологиг яаж ашигладаг юм бэ? За тэгэхээр яг ерөнхийдөө болохоор одоогоор яг энэ цахим бичвэр буюу одоо фонтууд биш үү те энүүгээр ашиглахад бол хоёр төрлийн одоо зүйл байна. Нэгдүгээрх нь болохоор Unicode-ын загвартай гэдэг өөр монголчуудын гаргасан Mongolian Baiti гэдэг фонд байна. За ингээд дээрэс нь одоо утгагүй бас Unicode-д оруулах гэж байгаа монгол залуу гэж одоо хэлсэн монгол залуучуудын хөгжүүлж байгаа болор софтын хамт олонны хөгжүүлж байгаа ийм хоёр төрлийн одоо фонтуудыг альбан хэрэгцээнд өнөөдөр ашиглаж байна л да. За тэгэхээр хүмүүс одоо ингээ байгууллагуудаар сургалт ороо явж хахад юу хүсэж байна гэхээр ерөөсөө л нэг конопт дараал хөрвүүлчих програм юу вэ гэдэг юм мэддэг. Тэгэхээр хэрвээ тийм юм байх юм бол бид нарын нөгөө монгол бичгээ сэргээх хүн болгон мэддэг байх гэсэн үндсэн агуулгаасаа залждаг болно. Тийм. Энд чинь хинч гадаад иргэнч баг кириллээр ингээ бичсэн юмыг зүгээр товчлуур дараад хөрвүүлчих болохоор шүү дээ. Монгол хэлний хувьд бол бас тийм. Тэгэхээр бид нар хамгийн түрүүлээд сурна гэдэг юм аа. Би өөрөө монгол бичгээ сурна, судлана, уншиж чаддаг болно, бичиж чаддаг болно гэдэг энэ одоо ухамсараа нэгдүгээр тавих хэрэгтэй. Тийм жоохон хандлагууд бас байж идэг. Яавал одоо нэг альбан бичиг байвал яавал бушуухан шиг нэг хөрвүүлдэг одоо коноп юм тавчлуур дараал одоо хөрвүүлчих вэ гэдэг юмн дээр толгой нь ажиллаад байгаа байхгүй юу? Сурыг гэдэг юм аа тийм. Хэлбэршүүлэх тал дээр илүү их одоо гарц гаргалаа хийж байна. Тэр нь болохоор одоо энэ нөгөө нэг одоо хөгжил, дэвшил одоо тийм ийм одоо хурдтай л холбоотой байдаг бахал та. Тэрийг хөрвүүлээд суухаар бас нэг жоохон одоо цаг хугацааны асуудал гарах гад байдаг ч юм уу тий. За тэгээд ингээд яг ойлгоод дөрмийн хувьд ийм хэлбэрхэн шүү. Ингээд толь хүчгээ ашиглаад өөртөө ингээд хөрвүүлээрээ хөрвүүлэгч програм гэдэг бол ийм учиртай юм а гэд тайлбарлаад өнөөдөр ойлгохгүй монгол хүн алга байна. Маш сайн ойлгож байна. Жишээлбэл надад тулгардаг нэг бэрхшээлээдэг. Би бол монгол бичгийг уншихдаа бичмэлээр их сайн уншдаг. Яг хэвлэмэл байдлаар уншихлаар бас нэг жоохон гаргагдахгүй ч юм уу. Одоо тэр шүднүүд, үсгнүүдийн хоорондын зай их богинохон болоод ирэхлээр их тийм ирээлжсэн харагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр энийг бас нэг арай өөрөөр ч юм уу эсвэл тэр бичмэл байдлаар одоо ном сонин одоо хэвлэх ч юм уу те ер нь тийм бичиглэл байх боломж байдаг уу? За тэгэхээр одоо ингээд бид нар кирилл үсэг бичгээ аваад үзье л да. 80 хэдэн жилийн түүхийг монголчуудын оюуны соёлын хэрэгцээ шаардлагыг хангаад явж байгаа кирилл бичиг маань гэхдээ муу ялгаа байхгүй дармал бичмэл гэсэн хувилбартай ерөөсөө альж улсын бичиг тий. За тэгэхээр нөгөө өдөр тутамдаа өөртөө хоногшуулах гэдэг юм л хэрэгтэй байгаа. Биднэрт өнөөдөр хэрэглээ гэдэг юм хомс байгаа учраас одоо
чи болохоор яг өөрийнхөө бичдэг гарынхаа тэгээрч үйдэг юм уу бичмэл тэгээр уншаад бичээд цаашгаа явмаар байна шүү дээ. Нөгөө дөнгөж сурч байгаа 1 2 дугаар ангийн хүүхдүүд маань ч гэсэн бас тэгдэг шүү дээ. Дармал бичиг ном ороод ирэнгүүтэл жоохон солон болоод тий одоо яах вүлээ ийх вүлээ гэдэг ундаг. Яг үүнтэй адилхан дадал хөвшил гэдэг юм л бид нарт жоохон дутагдаад байгаа. Тэгэхээр тэр бидний одоо багш нарын хэлж исэн хэл бичиг гэдэг юм өдөр алгасахгүй нүдэндээ хоногшуулж үзэх хэрэгтэй юм аа гэдэг бол хамгийн чухал зүйл юм байна гэдгийг. Тэгэхээр яг дармал байдлаар их сайн уншиж хэвших нь чухал байна. Тийм ер нь бол дармал гэдэг маань өөрөө одоо албан ёсны ном зохиол одоо тэр альбан бичгийн нэг л одоо дүрслэл гэсэн үг шүү дээ. Тэгээд яг Монгол бичгийг харахад төдийлөн ялгаатай дүрс зурлаг ховор шүү. Жишээлбэл кирилл дээр аа усаг гэхэд бид нар бөөрийн хэл зураад ингэдэг байхад дарамт нь шал өөр юм байж идэг шүү дээ. Гэтэл Монгол бичгийг бол тийм биш. Ганц нэгхэн сүүл байдаг юм уу? Шилб нэг жоохон бас нэг өөр орж ирдэг. Сүүл шилб. Яг нь шилбэд бол нэг онцгой ялгаа байхгүй. Шилбэг маань өөрөө матгар шилбэг гээд яагийн төрлийн үсэг үүсгдэг, итгэр шилбэг гээд гадаад үгийг тэмдэглэдэг үсгийг төлөөлдөгч байдаг юм уу гэх мэтчлэнгээр тийм нэг одоо тогтоц гэдэг юм уу тий нөгөө хоногшуулах гэдэг юм бид нар жоохон хэрэглээ жоохон дутмаг байна л гэсэн үг. За үндсэндээ та бүхэн ярилцах цаг дуусч байна. Бүтэн цаг ярилцсан байна. Тэгээд ярилцлагын төгсгөл сүүлийн нэг асуултыг асуухад Монгол бичгээр ном, сонин, товхмол, сэтгүүл авч уншаа гэвэл хүртээмжийн хувьд, олтцын хувьд ер нь одоо зах зээл дээр ямар байна вэ? За би бол хангалттай байна гэж хэлнэ. Өнөөдөр бид нар түрүүний ярьсан одоо Монголын нууц тавьж байгаач бид нар монгол бичгээр унших боломжтой байна. За тэгээд одоо мэрэгжлийн багш нар судлаачдын гаргасан маш олон төрлийн ном одоо сургагчдыг бид нар альч номын санд ороод авч хэрэглэх бүрэн боломжтой. Тэр битгий хэл цахим толгичгийг хүртэл бид нар гар утсан дээрээ суулгаад өнөөдөр хэрэглэж болж шнэ. Монгол бичгийн одоо нийтийн хэрэглээнд зориулсан одоо онлайн орчноос бид нар гар утсан дээрээ татаж суулгаад одоо хэрэглэж болж байна. За дээрээс нь 7 хоногт нэг удаа гардаг манай албан ёсны одоо төрийн сонин хүмүүн бичиг сонин маань 7 хоногт нэг удаа дэлхийн болоод Монгол улсынхаа мэдээллээр 100% монгол бичгээр бас хэвлэгдэн гарч байна гэ. За энийг бид нар одоо сангаас шууд татаад уншчих боломжтой. Тэгээд маш хүмүүс бичиг сонин Монцэн агентлагаас эрхлэн гаргадаг ийм одоо 7 хоногт нэг удаа хэвлэгддэг сайхан сонин маань байж байна тий. Гэх мэтчлэнгээр за тэгээ хичээнгү бичгийн дэвтрүүд ч гэдэг юм уу одоо монгол бичгийг сурч судлахад өнөөдөр жоохон сэтгэлэл хэрэгтэй байна. Түүнээс биш бусад одоо бүх зүйл нь бол хангалттай сайн байна л гэж хэлэхээр байна. Жил болгон бас хүүхдүүдийн дунд уралдаан зарлагдаад цэвэр сайхан бичигтэн, уран бичигтэн шалгаруулад ингэдэг. Энэ тэмцээний ер нь цар хүрээ жил ирэх тусам улам өсөн нэмэгдэж байна уу, эсэргээрээ хумигдж байна уу? Ер нь та юу гэж харах вэ? Байдлаар харахад маш их өсөн нэмэгдэж байна гэж хэлнэ. Тийм, маш олон энэ тэнд одоо төрийн бус байгууллагууд болоод манай төрийн байгууллагууд хүртэл те одоо сая 24-нд гихт чин ерөнхийлөгчийн ивэл дор зохион байгуулагддаг Монгол бичгийн олон улсын үзэсгэлэн маань хүүхдийн урлан бүтээгдэхүүнд нээлттэй хэлээ. Тэнд бол 260 гаруй одоо сурагчид одоо насанд хүрэгчид мэрэгжлийн уран бичигч нарын ийм одоо уралдаан тэмцээн болж өнгөрлөө. Монголын хүүхдийн ордон хүмүүн бичиг сонин за тэгээд ер нь мэрэгжлийн сургалт судалгааны байгууллагууд ерөнхий боловсролын дунд сургуулийн одоо монгол хэлний багш нар маань хүртэл өөрсдөө тэнцэнэ одоо хөөрхөн тэмцээн уралдаануудыг зохион байгуулад шилдэгүүдээ шалгаруулад сайн сурсан хүүхдүүдэд урамшуулад ингээд ерөөсө жил ирэх тутам энэ уралдаан маань миний түрүүний хэлсэн одоо их бичгийн хүн Монгол Улсын авиат багш доктор профессор Чойл Увсанжи багшд маань 1997 онд уран бичлэгийн хамгийн анхны уралдааныг өөрийнхөө одоо сургууль дээрээ нэг 100-аад оюутны дунд зохион байгуулж исэн бол өнөөдөр төрийн хэмжээнд хүртэл ийм одоо өргөн дэлгэр болж байгаа нь бол гайхамшигтай амжилт гэж хардаг. Тойл бичгийн хувьд зах зээл дээр бас хэрэг худалдаалагдаж байна вэ? За нэг 2000 оны их үед ер нь бас нэг 3-4 төрлийн тойл бичгүүд байсан. Тэдгээр тойл бичгүүд дээр нэг үгийн зурлаг бичлэг өөр ч юм уу жоохон нэг тийм зөрүүтэй юмнууд бол байдаг байсан. Одоо энэ байдлаас цэгцэрсэн болов уу? Ерөнхийдөө яг хуу журмалсан тойл гэдэг имийг одоо
одоо ер нь тунгаахгүй гарах гэж байгаа гэж сүүлийн мэдээлэлээр сонсон. Тэгэхээр альва бичиг үсгийн хувьд хэл гэдэг зүйл маань өөрөө маш юм хийсвэр шинжлэх ухаан байдаг те. Тэрийг одоо ингээд дүрмлээ, журамлаад одоо нэг хэвэнд оруулна гэдэг бол байнгын л одоо аль ч хэлэнд л хийгдэж идэг зүйл. Би одоо гадаад оюутнуудаас хүртэл танад ингээ 2 ондоогоор бичдэг үг байдаг уу гэд асууж байлаа судлаачдаас. Тэгэхэд байдгаа тэрийг одоо манайхаар бол хэлний бодлогын үндэсний зөвлөл маань сайхан нэгтгээд тийм ээ одоо судлаачдынхаа одоо тэр дүгнэлтийг нэгтгээд ингээд жормлаад цаашаа зөв бичих зүг нь боловсруулаад явж явах хэрэгтэй тийм. Тэгэхээр яг хуу ганц нэг тийм одоо маргаантай өвнүүд бас өнөөдөр байгаа юу гэвэл байгаа. Яг 100% бас болчихоогүй л байна. Одоо жишээлбэл математик гэдэг үгийг нэг талын дээр нэг өөрөөр бичгээд нөгөө талын дээр нэг өөрөөр бичдэг ч юм уу тий. Гадаад үгсгийг хэрхэн тэмдэглэхийн. За дээрэс нь яг уламжлалт бичлэгтэй үгийг орчин цагийн одоо монгол хэлний дуудлага руу оруулж бичсэн. Жишээлбэл соён гэдэг үгийг уламжлалт монгол бичигт соёнг буу гэдэг ихэнхлэгтэй бичдэг бол өнөөдөр соён буу гэд яг хэллэгээрээ бичдэг байх жишээний иймэрхүү одоо ялгаатай зүйлүүд бол бас байна тийм ээ. Тойл бичгийн тухайд хэдийн янзын тойл бичиг зах зээл дээр зарагдаж байна вэ? За ер нь тойл бичиг бол мэдээж эрг мэрэгчлэтнүүдийн гаргасан олон тойл бичиг байгаа. Одоо бүр монгол бичигтэй дээрээс нь одоо тайлбар тойл байна. Манай их эрдэмтэн цэвлэгэн гаргасан маш гоё тайлбар тойл байж идэг. За Лувсанжуу багшийн цэнхэр тойл бол бүр алтартай хадмал тойл гэдэг нэрээрээ. За гэх мэтчлэнгээр одоо тойл бичгнүүд бол бас нэлээд сайн. Тэгээд сурах бичгүүдийн арын одоо юу хэсэг дээр бол тухайн тэр одоо сурагчийн хүрээнд үтсэн шинэ үгнүүд ч гэдэг юм уу тэр хуучирсан үг хэллэгийн тайлбарууд ингээд ороод явдаг. Ерөнхийдөө бол бид нар ямар нэгэн монгол бичгийг сурах үсэд ямар нэгэн одоо сурах бичиг гэдэг юм уу тойл бичгийн хүртээмж өнөөдөр болохгүй байна гэдэг агуулга бол ерөөсөй байхгүй. За их баярлалаа. Өнөөдөр их чухал сэдвээр их чухал өдрөөр та бид хоёр өндөр ач холбогдолтой ярилцлагыг эфирт өрнүүллээ. Тэгээд өнөөдөр монголчуудын бичиг үсэг хэрхэн үүсэж хөгжсөн ач холбогдол энэ соёлын дархлаа ер нь монгол хүн монгол бичгтэйгээ байх нь яагаад чухал юм бэ гэдэг талаараас яриа өрнүүлэхээр цаг зав гарган ирсэн танд талархлаа. За энэ хүү одоо бас монголчуудын томоохон одоо дэлхийн хүн төрөлхтний соёлын түүхэнд оруулсан монголчуудын энэ бичиг үсгийн одоо талаар бас ярилцсан гэдэг маань өөрөө монгол бичгийг түгээх дэлгэрүүлэх ажил танаа хамт олон ч гэсэн маш идэвхтэй санаачлагтай бас нийтэд түгээж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна. Тэгээд танаа хамт олонд бас баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажил уран бүтээлд өндөр амжилт хүсье өрөөё. За их баярлалаа. Таны ажил устдас үргэлжлэлт мандан бадарч дэлгэрч байх болтугай. Тэглгүй яг монгол бичиг маань үргэлж мандан бадарч дэлгэрч байх болтугай. Та бүхний ажилдас амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Бид өнөөдөр чөлөөт ярилцлагын зочноор Чойл Усан Жавын нэрэмжит хэл иргэншлийн Эрдмийн Үрээлэнгийн Монгол бичгийн багш, Идэр их сургуулийн багш хэл шинжилгээний магистр амгалантай ярилцлаа. Энэ ярилцлага Монгол телевиз болон терминалийн пэйж дээр хадгалагдана. Мөн YouTube платформ дээр терминал нэгт гэсэн сувг дотор байршиж байгаа учраас энэ ярилцлагыг давтан үзэх боломжтой юм шүү. Ирэх 7 хоногт шинэ зочинтойгоор иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.